Зохиолч, сэтгүүлч, Балсан цэрэнгийн ойдов. Шилийн сайн эрсийн хулгайлж явсан алдартай хүлэг морд. Манжин үед Түшээд хаан аймагт босоо Монгол жав ширхгийн дамдин алтан сахалт чоймбол бөөст гомб хэмээх дөрвөн сайн эр сэтгэл нээлж бие биенээ дэмжин хаяа нутгалдаг байжээ. Босоо Монгол жавна мал сүрэг эд агуурс алтан мөнгө тэргүүтнийг ширхэгчлэн тооцдог нэгэсэндээ тунгалаг тамирын итгэлч шиг нөхөр байж. Ширхгийн дамдинг өндөр нуруутай урт хөлтэй болохоор нь модон хөлт гэдэг байсан бол чоймблийг хөхөө өвлийн жаварт ууж сахлан цантаж мөстөлгүй алтран шаргалтж явдаг болохоор нь алтан сахалт гэх болжээ. Харин гомбыг морины нуруун дээр цаг ямагт алсыг ажиглан дээлтэйг дэрийж явсаар бөөстчихдэг болохоор нь бөөст гэх болсон байна. Тэр үед Түшээд хаан аймагт нутаг орондоо алдартай усан тэлмэн жороо борлоггүй байж. Тэгтэл энэ борлоггүйг Манжин хаан 30 гаруй зэргээр хамгаалуулад урагш нь нууцаар хил давуулахар болжээ. Энэ мэдээ дээрх дөрвөн сайн эрийн санарт хүрснээр усан тэлмэн жороогүйг урагш нь гаргаж хэрхэвч болохгүй. Хэдүүлээ тэр халахын сайхан буйныг ямар нэгэн аргаар хулгайлъя гэж тохиролцсон байна. Тэрхүү борлоггүйн ч үнэхээр сайхан амьтан байж тусан нутгийнхан жороо борлоггүйний жороолохыг морьтой хүн морьныхоо амыг татж хардаг, явган хүн зог тусч хардаг, суугаа хүн босч хардаг гэж шагшин шуугдаг байсан гэдэг. Энэхүү ховорхон буйныг Манжин цэргүүд тал талаас нь хамгаалж, явуут дунд нь идээшлүүлж, шөнийн цагт 2 давхар асарт уйж, дөмгөн хідэн сайн цэргээр мануулсаар Менингийн талд хурч иржээ. Дөрвөн сайн эрч тэднийг мөрдсөөр яваад Менингийн талд шөн дундлан ирж дөрөв мулталсан байна. Ширхгийн дамдин нөгөөдөлдөө хандаж салхи баруун хойноос байна. Манжин амбны цэргүүд ачааврагаан салхины доод тал буулгасан байна. Гомб чиний хит гал тавиз. Хоёула үр цайхаас өмнө гал тавинаа. Намайг гал тавмагц чи борлоггүйг асраас авч зугатаарай. Харин чоймбол Монгол жав та хоёр биднийг горхийн аманд байх хан дэмгнийд хүлээж бай. Юмыг яаж мэдхэв? Манжин цэргүүд бидний хойноос хөөж хэмээн та хоёр борлоггүйг биднээс аваад мөр буруулаарай. За, хэдүүлээ даруйхан хөдөлцгөөе хэмээжээ. Төдөлгүй ширхгийн дамдин өвсөн толгой нахилзуулалгүй, үүрмэг чулуу хөдөлгөлгүй мөлхсөөр яваад Манжин амбаны баглаатай бараан дээр хурч ирээд гал тавьжээ. Тэдний авч явсан бараа нь ихэвчлэн ноос ноолгор ангийн арьс ус байсан болохоор тун ядах юмгүй дүрлцээд ирж. Манжин амбаны цэргүүд дүрлцсэн их гал руу дайран орж "Шатлаа! Түлэгдэж өглөө! Амиавраарай!" гэж хашгиралдаж байх хоорондоо бөөст гомб 2 давхар асраас усан тэлмэн жороогүйг аль хэдийн аваад арилж өгчээ. Ширхгийн дамдин ч үүргээ нэгэнт гүйцэтгсэн болохоор түүний хойноос шогшуулсан байна. Босоо Монгол жав алтан сахалт чоймбол 2 хан дэмгний дэрж нүдний хор тайлаад байж байтал эмгэн чимээ сонссноо. Ширхгийн дамдин ирж явна. Түүний хар морины алхаа гიშгэ мөн байна да. Ер бусын явдалтай нэгэн адуу хөтөлж явна. Хойноос нь бөөст гомб дагаж яваа юм байна. Монголын адуу түм бум болгээ гэж өрөөгөөд адууны хямрын сан дадаг гүрээрий уншин залбирчээ. Ингэж л халахын сайхан дөрвөн эр цуутай жороо борлоггүйг манжуудын гарт алдалгүй их нутагтаа
авч үлдсэн түүхтэй ажээ. Дөрвөн сайнгэр усан тэлмэн жараа барлаггүй хөтлөөд түшээд ханы нутгийг хөндлөн гултуулсаар үлэмдэх даваан дээр гарч ирэхэд үзэсгэлэнт туулгалын хөндий нүд булааж буурлангийн туяа татаад явчихсан гэдэг. Тиймээс тэрхүү жижигхэн толгодыг түүнээс хойш буурлын даваа гэж нэрлэх болжээ. Мөн дээхэн үед одоогийн Дундгов аймагт амьдарч асан Шилийн сайнгэр харын молрын тухай нэгэн сайхан дурсамж байдаг. Гэхдээ энэ бол домог яриа биш, жинхэнэ болсон явдал ажээ. Халахын 7 хошуу данших наадмыг орон даяар зарлан явуулж, газрын хүчтэй бөхчүүд цуутай хурдан хүлгүүд Цэцэн хан аймагт цугларчээ. Энэ үеэр их насны мордын оролдоонд Цэцэн хан аймгийн Хөвчин Жонон вангийн хошууны хурдан бор морь тасархай төрүүлж ирсэн байна. Тэгтэл Боржхон Цэцэн вангийн хошуу ноён хурдан бор морины эзэн болох Жонон вангийн хошууны нэгэн ноёнд хандаж тасархай төрүүлж ирсэн энэ бор морийг чинь худалдаж авъя гэсэн санал тавьжээ. Харивд нөнөх ноён бидэнд ямар эдэж уух, өмсч зүүх, эдэлж хэрэглэх юм дутагдаад байгаа биш. Ганц сайхан хурдан хүлгээ зарахгүй. Танай Боржхон Цэцэн вангийн хошуу чинь олон сайн хулгайчтай гэвэзтэй. Чаддгийм бол хулгайлаад авахгүй юу? Харин хулгайлж авах өдөр судраа урдчилж хэлээрэй гэсэн гэдэг. Энэ нь нэг ёсондоо Шилийн сан ирсээр аялах хошуун давмгайлдаг болохыг сорж үзэх гэсэн чамирхал байж л дээ. Учир нь Хөвчин Жонон вангийн хошуу Шилийн сан ирсээр халахад алдартай. Энэ нутгаас төрж гарсан үеийн хүүхэн хотготууд бүгдээрээ Шилийн сайнгэрийн замналаар яваад үзчихсэн байдаг. Эдэн дотроос 5 дугаар хүүхэн хотогт Найдан сүрэнгийн тухай домог яриа Шилийн сайнгэрийн замаар хэрхэн замнаж явсан нь агуу. Жонон вангийн хошуу ноёны чаддгийм бол хулгайлаад авахгүй юу гэсэн үг Боржхон Цэцэн вангийн хор шорыг ирэхгүй хөдөлгөж орхижээ. Тиймээс тэр уг нь хурдан бор морийг чинь худалдаж авъя гэж бодсон юм. Одоо тэгвэл хулгайлаад л авахаас биш дээ. Өдөр судраа урдчилж мэдэгдэнэ гэсэн гинэ. Тэгээд тэр наадмын дараа нутагтаа очиод Хөвчин Жонон вангийн хошуу руу ямар хүнийг явуулах талаар бараа болгоцтойгоо том нэхур ярилцжээ. Үүнд Шилийн хулгайч нарыг баривчилж байцаадаг хошуу тамгын газрын тахруудыг хүртэл оролцуулсан байгаа юм. Тухайн үед Боржхон Цэцэн вангийн хошуунд Шилийн сайнгэр харын молрын нэр идэж цуурайтж байсан тул тамгын газрын тахрууд дуу нэгтэйгээр молрын нэрийг дэвшүүлсэн гэдэг. Тэгээд Хөвчин Жонон вангийн хошуу руу элчилгээж хурдан бор морийг хулгайлж явах өдөр судраа мэдэгдсэн байна. Ам гарсан мөнөх ноёнтон хурдан бор морийг хулгайд алдахгүй тулд нэгэн бөглөө уулын жалганд гэр бараатай очоод бүгчгчээ. Хурдан бор морийн 2 хяагаар өдөр шөнөгүй мануулж өөрөө хажууханд нь гэр бариад суучихжээ. Гэвч Шилийн сайнгэр молор тэдний байрлаж байгаа газрыг мэдж яваа зогсохгүй хурдан бор морийг хэрхэн хулгайлах арга залиан хүртэл толгойдоо боловсруулаад амжсан байна. Тэрээр бүрий болсон хойно ноёны гэрлүү сэмхэн мөлгсөөр угаад өргөө гэрийн нь ойролцоо иржээ. Тэгээд гэр дээр нь үсэрч гараад тооноор нь сэмхэн шагайвал вантан бие засахаар гэрээсээ гарч байгаа харагджээ. Энэ хооронд молор тооноор нь ороод төмпөнтэй махнаас нь ахиухан өвөртлөөд хойморт нь байсан ноён малгай хүрм зэргийг авч өмсөөд буцаад тооноор нь гарчихжээ. Төлөвгүй тэр морь манж байгаа 2 хяа дээр бөөн малгай хүрм болсон амтэн явж очоод
бүдүүн дуугаар. Боржгон цэцэн вангийн нөгөө хулгайч алгал байна уу? Өнөөдөртөө ч ирэхээсээ өнгөрлөө. Маргааш л ирж магадгүй юм. Та хоёр энэ махыг тэр хадны ингэр тухтайхан сууж угаад идчих. Би бор моройн жаахан хөөслөгдөх хэмээжээ. Цаад хоёр нь ч түүний үгэнд ороод явд дундаа л өгсөн махнаас нь зулгааж гарсан байна. Харин молор аялаг хизээний хурдан бор морины нуруунд дээр үсэрч гараад "Ноёнтон! Хурдан бор морь чинь минийх болсон шүү" гэж хашхираад давхин одсон гэдэг. Ингэж хөвчийн Жонон вангийн хурдан бор морь Боржгон цэцэн вангийн хошууных болсон түүхтэй ажээ. Даргангийн Торой ванд нэгэн удаа Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын нутагт байх нэг агуйд хоёр шилийн сайнэр оргондог тухай дуулж сонсоод тэдэнтэй уулзахаар мөнөх агуйд явж очижээ. Тэгээд тэдэнтэй уулзаж мэн тусаа мэдэлцсэний дараа "Та хоёр шилийн сайнэр болох гэж яваа улсуу? Эсвэл болчихсон улсуу?" гэж асуухад цаад хоёр нь бид хоёр аль хэдийн сайн эр болчихсон улсаа. Баячуудын адууг бол нутаг дамнуулан хөөгөөд байж болж байна. Харин энэ баруун хойно байдаг Баян тангадынхаас л хурдан шарга морийг хулгайлах гээд яста бардгүй дээ. Ерөөсөө тэр морийг гурвуулаа нийлээд хулгайлбал яасан юм бэ хэмээжээ. Торой ванд ч зөвшөөрч мань гурав тэрхүү хурдан шарга морийг хэрхэн хулгайлах талаар зөвлөлдсөн байна. Тухайн үед Торой ванд жаахан өлсч явсан ч юм уу нөгөө хоёртой хандаж "За ямар ч гэсэн гурвуулаа нэг сайн хоол идэж гэз гарцгаая. Эхлээд хэдүүлээ тэр баяныхаас нэг хонь авч идэх. Ер нь та хоёрын ямархуу чадал тагч нэг хараатахыг. Та хоёрын нэг нь миний морийг унаад яв. Энэ морь их чухал морь шүү. Ямар ч айлын хоттой хоньны захад очмогцоо өөрөө мөлхөөд явчихдаг юм. Яг тэр үед нь хоттой хоньноос нэгийг шүүрээд аваарай. Харин тэр үед морион давираад чүү гэж л хэлж болохгүй шүү" гэж загсан байна. Ингээд бүрий боломгц хоёр шилийн хулгайчийн нэг нь Торой вандын морийг унаад Баяных руу гитжээ. Нээрээ ч Торой вандын хэлснээр түүний сургуультай морь Баяны ойролцоо очмогцоо доошоо навтайгаад мөлхөх айджээ. Энэ үед мөнөх хулгайч нэгэн хонь шүүрч яваад урдуураа дүүртэл гинт нохой хуцаад явчихаж тиймээс сандарсан хулгайч морио давираад "Шүү" гэтэл Торой вандын морь салхи шиг дүүлж хурдлаад харин хулгайч ир шүүрсэн хоньтойгоо Баяны хотонд суг үсрэн хоцорчээ. Ингээд тэр Баяны туслахуудад баригдаж хөгөөн хөлдөөнөх чирсэн байна. Морин эмээлтэйгэн давхиж ирэхийг хараад Торой ванд нөгөө хулгайчд нь хандаж "За та хоёрыг ч нэг иймэрхүү хулгайч байгаа болов уу гэж мэдсэн юм аа. Одоо хоёулаа цаадахыг ч авахгүй бол хар гэрт хоригдож үүлэн үзнэ. Чи миний энэ богцонд чулуу дүүргээд" хэмээжээ. Цаадхан ч ядах юмгүй богцын чулуугаар дүүргэж. Тэгтэл Торой ванд нөгөө богцноос ноён хүний хувцас гаргаж өмсөөд "За чи эндээ хүлээж бай. Би явчихад ирье. Маргааш өглөө ирнэ" гэж гинэ. Тэгээд нэглэх тарган цадгалан ноёны дүрээр Тангад Баяныг морилжээ. Тангад Баян ч "Ноён ирлээ. Хаанаас хаа хурч явна? Тухалж амар" гэд эдээ удаа зөгнүүлээд сүйд болсон байна. Торой ванд ихэмсгээр хоол идэх зуураа. "Би эзний сангийн мөнгийг цуглуулж яваа юмсан. Өнөө шөнө танайд саатаад маргааш өглөө явна да" хэмээхэд Тангад Баян ноёныг гэртээ хонуулна гэж хөөрцөглөөд тусгай гэр бэлдэж өгчээ. Тэгээд "За ноёнтон минь
Өчигдөр нэг хулгайч манайхаас хонь хулгайлах гэж угаад баригдсан юм. Таны эзний сангийн мөнгийг л алдчихгүй юмсан гэхэд Торой банд тэр чи яасан задарсан хулгайч вэ? Та нар бодвол тэр хулгайчийг сайтар манжуугаа биз. Миний юмыг ч гэсэн манайтай хүлээтэй байгаа тэр хулгайчтайгаа цуг хадгалчих гэсэн байна. Ингээд тэр тусгай бэлдсэн гэрт ороод унтаад өгчээ. Тэгээд сэрн босно гэсэн цагтаа сэрж босч чаддаг шилийн сангирын жишгээр үүр цайхаас өмнөхөн сэрээд гадагш гартал хулгайчийг манж байсан хоёр нөхөр дуржгонтол хурхирч бахан тарай. Тиймээс Торой банд нөгөө нөхрийнхөө хүлээсийг тайлж суллаад өөрийнхөө морийг унуулад эзний сан гэж итгүүлээд байсан богцтой чулуугаан ганцгалуулад явуулчихж. Өөрөө тэгээд гэрт ороод унтаад өгчээ. Тэгтэл өглөөний нарнаар баяны туслахууд нөгөө хулгайч чинь эзний сангийн мөнгийг аваад морийг унаад оргочихж гэл бөөн хөл хөөрцөг болсон байна. Торой банд нэг л их сандарсан царай гаргаад та нар чи яаж гсэн заяа орхисон улс вэ? Хоёулаа мөртлөө ганц хулгайчийг манад байж чаддгүй. Эзний сангийн мөнгийг алдчихсан би одоо яадаг вүлээ? Алив надад тэр сайхан урдалдаг морь байвал өгөөдөх. Би тэр хулгайчийг өөрөө хөөж барина гэхэд баян эр за ноёнтон минь тэгжил үзээрэй. Манайд нэг хурдан шарга морь бий. Тэрийг унаад яв гэсэн гэдэг. Ингэж Торой банд тангад баяны хурдан шарга морийг салгаж авсан гэх бөгөөд тэрээр зүгээр нэг адуу хөөдөг цөл хэр биш. Аргатай, чаргатай, ухаантай, сүүхээтэй, сүрхий ир байсан бололтой юм. Төвний тухай олон янзын домог яриа байдаг. Тухайлбал Торой банд 15-ны цагдаа нарт хөөгдөж яваад хар морьтойгоо цуг дарган нуур руу ороод цаад эргэтэн гарахдаа алаг морьтой болоод зогсохгүй хувцсных нь солигдоод цаашаа зугтсан гэдэг ч юм уу. Өвөрлөгч хашууны манжамбан нар ардуудаас морин таниад авах гэхээр нь энэ морийг Торой банд өгсөн юм гэж хэлэхэд морио авахаа болчихдаг байсан. Ягаад гэвэл тэд аягийн чинээ агтнаас болж авдрын чинээ алтан алдхаас айдаг байсан гэх мэтийн яриа дарганг нутгаар тархсан байдаг билээ. Мөн туулын гүний хошууны хавирга шарав, банхар сэрэтэр нар 3 төрлийн нүрэнд адуу мал хөөж явсан шилийн сайн ирс явжээ. Тэд өвөрлөгч 49 хошуунаас адуу хөөж аргамаг хүлгийн нуруунд дээр дарцглан хээрээр гэр хэцээр дэр хийж явахдаа олон 10 баяд ноёдын голыг харлуулж зарим нэг ядууст амьдрал залгуулж нүгэл буйны дэнсийг тэнцүүлж явсан буянтангууд гэдэг. Нэгэн удаа алдарт шархаан хөндөд 2000 гаруй адуун сүрг отролж тавтай сайхан өвлжиж байтал багуудын хэрд уургаж ирсэн 4 морьтон эдээшилж байгаа сүргээс сорчлон 100 гаруй адууг таслан хөөжээ. Тэгмэгц отторчдын ахлагч Жамин Жав гэгч цахиур буугаараа 2 удаа хий буудан сүр үзүүлсээр хулгайч нарын хойноос нэхэн хөөдөл тасдаж авсан адууга нэг нь цааш хөөж бусд 3 нь өөдөөс нь тосч ирсэн байна. Жамин Жавч тэдэнтэй нүүр тулж асар их төлбөрт орж байгаагаа учирлан хэлж адуугаан буцааж өгөхийг гуйжээ. Тэгтэл хавирга шарав бид адууг чинь буцааж өгөх байсан бол яах гэж өдий олон хоног та нарыг дагах вүлээ? Бантангийн савтаа үлдсэндээ баярлаж яв гэд Жамин Жавыг морьтой нь хөдлөн нилээд явж олон замын уулзвар дээр ирж хүлж орхиод хаалхын шилийн сайнэр хавирга шарав адуугч нь аваад явсан гэж цаад ноёндоо хэлээрэ. Миний нэрийг сонсоод цаад ноён чинь чамайг өршөөн гайгүй гэж захижээ. Түүнтэй хамт явсан 2 залуу хулгайч бидний хойноос буудсан энэ нөхрийг алах хэрэгтэй гэж Жамин Жав руу давшлахдаа хавирга шарав хүний амь яавч хөнөөж болохгүй. Харин энэ хүн даарч хөлдөж магадгүй гэд Жамин Жавыг
шинэвтэр булган хүрмээрээ хуучаад явсан гэдэг. Эннээс үзэхэд дээр үеийн шилийн сан ирсийн хүн чанар сайн муу ямар ч үйлдэлд нотлогддог гэдэг нь энэ ажгүй. Гэтэл өнөөгийн хулгайч дээрэмчд хүнийг хайрлаж инэрхэн байсан билээ. Өвлийн тэсгэм хүйтэнд хам хувцсыг мулзалж аваад нүцгэн хөөж явуулах бол энэ үхэнд эсвэл шууд л алж хядна. Шилийн сайн ир хавирга шарв хожим олон бодын хэрэгээр Бацгааныг янданд 10 гаруй жил хоригдсон гэдэг. Шархан хөндийн малчин Жаминжав хавирга шарвыг янданд хоригдож байгаа талаар дуулж сонсоод төв засангийн дарганараас зөвшөөрөл авч шарвтай уулзаад амийн минь өршөөсөн ажтай буянтай шилийн сайр танд би их баярлж явдаг хэмээн эдэж уух юм хувц хунар өгч байсан гэдэг. Тэрбээр хавирга шарвын бэлгэлсэн булган хүрмийг насан өөд болтлон нандинан хадгалж байсаар үр хүүхдтэй өвлүүлэн өгсөн гэдэг билээ. Монгол хүнийг ялангуяа монголчуудаа гэсэн тод томрон үйлсээр нэрд гарсан хүмүүсийн үйл ажиллагааг ажнаа хүлгөөс нь салгах ямар ч аргагүй билээ. Монголчуудыг таван хошуу малынхаа түүх намтрыг бичээ гэх буюу дурсан магтаг ивэл юун түрүүнд агт сайн мордон өмнөө барина. Энэ нь ч түүх намтраас үзэхэд тодорхой. Тухайлбал Монголын нууц товчоонд зарим хүний ажиглаж таалснаар 30 гаруй хүлэг морь өгүүлэгддэг гинэ. Үнэхээр ч агт мориноос өөр үхэр тэмээ хонь ямаагаан дурсан магтсан байх нь ховор. Агт мордын эзнээ ивээсэн шилдэг сайн ишлэлүүд түүх домог ном сударт бишгүй дээл нэг байдаг. Үүнээс гадна сайн морины тухай ардын болон уртын дууч олон бий. Тэрч байтугай шилийн сайн ирчүүд онцлон дуулдаг байсан хэд хэдэн дуу байдаг. Түүний нэг нь уртын сайхан хүрэн хэмээх дуу ажээ. Энэ дуу 1984 онд хэвлэгдсэн Монгол ардын уртын дуу хэмээх төвөрт орсон байх бөгөөд уг дуу нь уртын сайхан хүрэн минь уужмын холоос гიშгдэл тайзээ. Уйдшгүй та нараасаа ийм л хол суудаг билээ зэ гэж эхэлдэг. Энэ дууг уг номд тайлбарлахдаа 80-р онд Манжин эзэн хаан өөрийн гүнжийг хатам хаан болгож өгсөн тул арга буюу гүнжийн аясыг дагаж харийн нутагт одохдоо авайл хатан магад дараа герт нь буцааж сайн түшмэл мянган бууга орхин уртын сайхан хүрэн морио унж явахдаа зохиосон гэж өгүүлжээ. Тэр цагаас хойш уртын сайхан хүрэн хэмээх дуу тухайн үеийнхээ шилийн сайн ирсийн дуулах дуртай дуу болж байжээ. Түүх судлаачдын тэмдэглэлээс үзэхэд уртын сайхан хүрэн нь 80-р унаж явсан морь биш бололтой. Тэгээд хэнийхүү гэвэл Эфү Лавандоржинх аж. Лавандорж нь 1771 онд Эфү болж 1816 онд нас баржээ. Энэ үед л мянган буу түшмэл Лавандоржийг түшиж тулж байсан бололтой. Харин 80-р хожим нь буюу 1883 онд Эфү болсон байна. Дээрх дууны төврийн уртын сайхан хүрэн хэмээх дуунд багтаагүй өөр хувилбарын хэдэн бадгийг авч үзье. Хол бэжинд суудалтай билээ зэ. 2 богд дүүтэй байлаа. 3 тамир нутагтай билээ зэ. 3 богд дүүтэй байлаа гэсэн бадаг бий. Энд суугуул нутаг хаана байснаа, тэндээс шилжиж хаана очиж сууснаа буюу 3 тамираас гулсаж Хятад Манжин Бээжинд суурьснаа, уугуул нутагта ямар төрөл садантай байснаа өгүүлжээ. Мөн дараачийн бадагт Манжин хааны гүнж байвч магад дари минь гүйцхүүдээ. Манжин хя олон боловч мянган бууг минь гүйцхүүдээ гэжээ.
Энэ нь хүний нутагт хичнээн сайн сайхан амьдравч уугуул ус суугуул нутаг хань ижил хамтран зүтгэгчдээсээ дайдсан хичнээн гунигт явдал болсныг илчилж гэмшсэн гэмшил болжээ. Тэгвэл дараагийн бодогт арга халахыгаа саннам заа. Арваад хоноод харьчих уу чи. Миний биеийн зориггүйг морин чи зориглолоо заа хэмээсэн байх бөгөөд энд үндсэн нутг усандаа гүйж ирсэн хүрэн морины үйлдэлийг заажээ. 1960-аад оны үед улсын драмын театрт төмөрчнөөр ажиллаж байсан Түмэн Жаргалын Ламажав дурдгалдаан би бага наснаасаа баг зэрэг гарын дүйтэй байсан. Их тамирын хүрээний ноён сангийн хашаанд байсан нэг байшинг сэлбэн засалцаж байлаа. Энэ байшинд их гоё сарвч бүхий сүм маягтай хоёр тасалгаатай жижигвтер хоёр давхар байшин байсан. Мухрын тасалгаанд нь өмнө зүг хараад сууж байгаа шавар баримл ноён лавандоржийн дүрс. Үүдний өрөөнд нь эмээл хазаар бүхий урт сайхан хүрэн морийг цулбуурдан зогсож байгаа мянган буу хэмээгч түшимлийн баримл байдаг байлаа. Эдгээр нь лавл 1922 он хүртэл бүрэн бүтэн байсан хэмээжээ. Өмнө дурдсан 3 дугаар бодогт өгүүлсэн мянган буу Ламажавгаан хэлж буй мянган буу хоёр дүйж байгааг уншигч та мэдэрч байгаа биз ээ. Их тамир гэдэг бол Аранхай аймгийн төв Цэцэрлэг хотоос хойш цагаан даваагаар даваад 30-аад км явсны эцэст тохиолдог нэлээд усрахаг том гол бөгөөд түүний хойд ирэг дээр хан өнрийн хүрээ гэж байжээ. Тэр хүрээнд нутаг усаа сангалзаад Бээжингээс хойд тамирын гол хүртэл гүйж харьсан мянган буу түшмлийн урт сайхан хүрэн морины баримл 100-аад жилийн турш хадгалагдаж байсан гэдэг.